Энэхүү подкастуудаараа гэмт хэрэг, болсон явдал, сэтгцийн гач үйлдэлүүдээс үүдэлтэй хүн амны хэрэг зэргийг хүмүүст сэрэмжлүүлэх үүднээс бэлтгэж та бүхэндээ хүргэж байна. Дээрх агуулгуудын хүрээнд сэтгэл санаа тавгуутах магадлалтай учраас жирэмсэн эхчүүд сэтгэл санаа докторгүй байгаа үедээ мөн 18-аас доош насныхан сонсохгүй байхыг зөвлөе. Энэ нь хувь хүний сонголт учраас хэрв сонсох явцад контентын ярианы агуулгаас болж сэтгэл санаа тагвархвал таныг сонсгоо зогсоогоорой гэж зөвлөе. Crime Station Podcast. Хөдөлгөөн хорихгүй, аюулгүй. Хүүн даван органик материалтай бөгөөд бид маш хэвтэй. Өнөөдөр ч тасглаа үнэхээр тухтай хэлээ шүү. Сайн байцгаана уу сонсогчдоо. Дэлхийгээр тархан суурьшсан бүх монголчуудаа үндэсний их баяр наадмын мэндийг хүргэе. За манай хагасан болгон цэцэгддэг подкаст маань яг ингээд баярын өдөртөө тогтцож таарсан. Тэгээ гэмт хэрэг ярьдаг сувг болохоор баяр тогтсон гэсэн дугаараа хүргэхээр шийдсэн байгаа. За тэгэхээр энэ удаагийн дугаараар би та бүхэнд Таиландын Паттайя хотод энэ оны 6 сард болж өнгөрсөн нэг эвгүй хэргийг ярьж өгөхөөр шийдсэн. Зарим сонсогчд маань энэ хэргийн талаар ерөнхийд нь сонссон байх гэж бодож байна. Ойрын хэдэн өдрийн турш за энэ хэргийн талаарх мэдээлэл TikTok, Facebook бас Instagram-аар нэлээд тарж байгаа харагдсан. Тэгэхээр одоогоос хэдхэн хоногийн өмнө яг юу болж өнгөрсөн талаарх мэдээллийг та бүхэнд хүргэе. Ингээд шууд ярианыхаа гол хэсэг рүү орцгоё. 2026 оны 6 сарын 26-ны шөнийн 1 цаг 30 минутын орчимд Таиландын Паттайя хотод төмөр замын хажуугийн өндөр өвсөн дундаас цагдаа нар нэг тийм том хүнд хар чемоданыг чирж гаргаж ирсэн. За тэгээ чемоданыг онгойлгох үеэр хамгийн их сэжиглэж исэн зүйл нь үнэн гэдгийг бол ерөнхийд нь ойлгосон. Дотор нь болохоор тэдний яг хайж исэн 17 настай охины цогцос болохоор тийм эвхэрсэн байдалтай олцсон юм бэлээ. Охин бол ямар нэг хувцас байхгүй. За тэгээ нэмгэн даавуугаар биеийг нь ороочгсон. За ингээ энэ үйл явдлаас 1 хоногийн өмнө энэхүү хохирогч эмэгтэй нэг танихгүй хүний гараас хөтлөөд нэг орон сууцны барилга руу явж орж байгаа тийм дүрс бичлэг бичигдээд үлдчихсэн байсан. За хохирогч эмэгтэй нэрийг болохоор Тунчанок Донхолма гэдэг юм байна. За найзууд нь болохоор түүнийг Кейк гэж дууддаг байсан юм байна. За тэр бол Таиландын зүүн хойд хэсэгт байдаг газар тариал нь давмгайлсан Каласин гэд мужаас гаралтай 17 настай охин байсан. За аав нь бол сүлд хэлэхдээ Тунчанок ээжийн хайр халамж гэж зүйлийг ерөөсөө мэдрээгүй өссөн. Тийм болохоор хэрэгтэй бүх зүйлээ өөрөө ингээ ямар нэг байдлаар олж чаддаг маш тийм бие даасан хүүхэд байсан гэж хэлсэн. За тэгээ өөрөө юу хийхээ мэддэг тийм бие даасан хүүхэд байсан болохоор аав нь за тэгээд хойд ээж нь Паттайя руу аялахыг нь зөвшөөрсөн юм байлээ. За тэгээд энэ нэмэгтэй болохоор Паттайяд очиж үтсэн бүр анхны удаа нь ийм эмгэнэлтэй байдлаар төгссөн баг. Тэр бол тэнд ердөө 7 хоног болж исэн юм байна. За монголчууд бол сүүлийн жилүүдэд Таиланд руу маш их явдаг болсон. Ялангуяа Паттайя гэдэг газарлаа бол явж үтсэн хүмүүс маш их байгаа ах гэж бодож байна. За энэ хот бол өөрөө хизээч унтдаггүй хот гэдгээрээ нэлээд алдартай. Далайн эргийн дагуух гол гудамж нь ойролцоогоор 2 милийн урттай. Тэнд нь болохоор бар, ресторанууд, за алдартай walking street гэж тийм гудамж бол байдаг. За бас энэ хэсэгт Таиландын хамгийн алдартай улаан дэнлүүний дүүргүүдийн нэгэн ч гэсэн байдаг юм байна. За цагдаа нарын үзснээр бол Тунчанок бас нэг үл таних эрэгтэй яг энэ далайн эргийн орчимд тухайн шөнө анх удаа уулзсан. За тэгээд хэд бол хоорондоо ярилцаж эхлээд удалгүй гараасаа хөтлөлцөөд хамтдаа алхаж явсан. Тэгээ тэр үеэр яг хоёулахнаа байгаагүй юм бэлээ. За өөр бас энэ Тунчанок гэдэг эмэгтэй нэг найз нас байсан. Тэгээ найзынхаа хэлснээр бол өөрийнх нь ингээд нэг мэдрэмжэнд гэх юм айгүй тийм эвгүй сэтгэл төрсөн юм байна л та. Яг юунаас болж байгаа гэдгийг шууд хэлж гаргаж ярьж чадахгүй ч гэсэн ямар тач нэг уулзангуут нэг эвгүй мэдрэмж төрдөх хүмүүс байгаад байдэн штэ. Хэрэггүй ч барыг энэ хүнтэй уулзчихвуу гэмээр нэг тийм бодол төрсөн юм байлаа. Тийм болохоор Тунчанок гээд найзыгаа тэр эрэгтэйтэй хамт явахт нь утсаараа бичлэг хийгээд хадгалчихсан байсан. За тэгээд тэр шүн болохоор дөнгөж танилцсан энэ эрэгтэйтэйгээ Тунчанок явчаад тэр хүний амьдардаг байранд нь очисон даруйда найз руугаа мессеж итсэн байгаа. За тэгээ мессежэндээ болохоор би ирчлээ
өрөө нь айгу заваа юмаа гэж бичсэн байсан. За тэр мессеж нь болохоор ингээд би зүгээр байгаа. Надад ерөөсөө санаа зовох хэрэггүй гэсэн тийм утга агуулгатай энгийн л нэг мессеж байсан. Өөрийнх нь төлөө хүмүүс битгий санаа зовоосай гэсэн тийм утга агуулгатай мессеж байсан. Харамсалтай нь за энэ мессеж бол Тунчанокоос ирсэн хамгийн сүүлчийн мессеж болсон юм байна. За тийм маргааш өглөө гэхэд Тунчанок бол бүр огт холбоогүй хаана байгааг нь мэдэгдэхгүй алга болсон. За тийм мессеж ичгээр ерөөсөө хариу өгөхгүй, задлахаар ерөөсөө уцаа авахгүй. Тэгээ найзууд нь болохоор сандарч эхлээд Паттайя хотын цагдаагийн газарт түүнийг бол сураггүй алга болсон талаар нь бол мэдэгдсэн. За эрлийн ажиллагааг болохоор цагдаагийн хурандаа Анексра гэдэг хүн удирдсан юм байна. За мөрдөгчд Тунчанок болон тухайн эрэгтэй хаашаа явсан гэдгийг тогтоохын тулд ойролцоох хяналтын камерын бичлэгүүдийг нэг бүрчлэн шалгаж эхэлсэн. За тэгээ мөрөөр нь хөөж явсаар агаад тэд нар болохоор Жомтиен гээд 2 дугаар зам дээр байдаг далайн эргийн дүүрэгт байдаг нэг орон сууцны барилга руу явж очисон. За энэ газар нь болохоор Паттайягийн төв далайн эргийн бүсээс өмнө зүгт байрладаг тийм газар юм байна. Тэр орон сууцны хяналтын камерын бичлэгт Тунчанок болохоор шөнийн 3 цаг 34 минутанд нөгөө эрэгтэйтэй хамт ингээд орж байгаа нь бол бичигдсэн байсан. За тэгээд зэрэгцээд алхаж байгаа юм л гар гараасаа ингээд байрсан. Тэгээд бичлэгээс харахад бол энэ эмэгтэй айсан ч гэдэг юм уу ямар нэг байдлаар жоохон эргэлдсэн, тэнэгэлдсэн ямар ч шинж тэмдэг ерөөсөө ажиглагдаагүй. За тэгээд ийм бичлэгийг зүгээр л энгийн нэг бичлэг гэд харахад бол хинч юунд ч сэжиглэхээргүй зүгээр л нэг хосууд ингээ гар гараасаа хөтлөлтсөн байр руу ороод явж байгаа тийм энгийн л нэг бичлэг байсан. Гэхдээ хамгийн гол нь Тунчанокийг тухайн барилгаас гарч ирж байгааг нь харуулсан тийм дүрс бол огт байхгүй байсан. За ингээ бараг 18 цагийн дараа буюу маргааш оройных нь 9 цаг 25 минутын үед камерын бичлэгт бол нөгөө эрэгтэй барилгаас ганцаараа гарч ирж байгаа гэдг нь харагдсан. За тэг гарч явахдаа болохоор нэг том айгүй тийм хүнд хар чимдан чирээ явж исэн. За тэгээд тэр чимдааныгоо болохоор мотоциклэн дээр очиад яваад өгсөн. За тэгээд бичлэгийг үзчихсэн мөрдөн байцаагчдын хувьд бол яг тэр үеэс эхлээд сураггүй алга болсон хүний хэрэг огт өөр төрлийн хэрэг болж хувирсан байгаа. За ингээд дараа нь цагдаа нар бол түүний амьдарч исэн орон сууцыг бол тэр чигтэн нэгжиж үцхээр явж очисон. За хаалга тогшсон ч хин ч угаасаа хариу өгөөгүй. Тийм болохоор хууль сахиулагчид өрөөрөө нь бол хүчээр нэвтэрж ороод дотор нь тийм хоорондоо зодтолцсон, ноцолцсон ч гэдэг юм уу. Тиймэрхүү байдал бол илт харагдах уул мөрөөдийг олсон. Тунчанок бол тэр байранд нь байгаагүй. Ер нь дотор нь бол хинч байгаагүй юм билээ. За тэгээд хурандаа Анексра гэдэг нөгөө цагдаагийн ахлах болон түүний баг хамгийн түрүүнд өрөөг наривчлан шалгаж эхэлсэн. За тэдний хааж исэн зүйл нь мэдээж нөгөө 17 настай Тунчанок байгаад байсан. Тэгээ ажиглаж анзаарсан зүйл хэрэг явдлыг улам бүр ойлгомжгүй болгосон. Энэ нь бол зүгээр л хин нэгэн гэрээсээ гараад алга болсон тийм хэрэг ерөөсөө биш. Тухайн өрөөнд ямар нэг ноцтой зүйл болсон гэдг нь тодорхой байсан. Дотгошоо хамт орсон хоёр хүний хэн нь ч хаана байгааг бүр хинч мэдэхгүй байсан. За тэгээд өрөөг шалгасан хүмүүс бол зөвхөн цагдаа нар байгаагүй. Тунчанокийг сураггүй алга болсон гэж мэдүүлэг өгсөний маргаашаас нь эхлээд түүний нэг найз нь өөрөө арга хэмжээ авахар шийдсэн юм билээ. За тэгчээд нөгөө танихгүй эрэгтэй өрөөлөө явж ороод найзынхаа үлдээсэн байж магадгүй ямар нэг уулмөр байгаа эсхийг хайсан юм билээ. За тэгээ сүүлд нь ABC News-ийн олж авсан гэрэл зургуудад тухайн найз нь эмх замбраагүй тухайн өрөөнд зогсож байгаа гэдэг нь харагддаг. Эндүүний тавцан дээр нь овоолсон хувцснууд, хөргөгчөн дээр нь нэгнүүлж тавьсан хоосон энэ архины шилнүүд гээд өрөө нь бол бүр бүхэлдээ маш тийм замбраагүй байсан. Гэхдээ тэд нар бол юу ч олоогүй. За тэгээ тухайн үед найз нь ямар нэг зүйл болсон талаар юу ч мэдээгүй байсан ч гэсэн аль хэдийн бүх зүйлээс хэтэрхий оройтчихсан байсан. За тэгэхээр цагдаа нарын энэ эрен сурвалжилж исэн тухайн хүн хэн байсан бэ гэхээр Австралийн иргэн 40 гаруй настай Simon Peter Carman гэдэг нэртэй хүн байсан. За тэр болохоор энэ амьдарч исэн орон сууцныхаа нэг байрыг нь түрээсэлж амьдардаг байсан юм байна. За тэгээ сүүлд нь хөршүүд нь болохоор түүнийг айгүй тийм өв дуу цөөтэй бусадтай төдийлөн харилцдаггүй ерөөсөө юм нэг их яриад байдаггүй хүн гэж ярьсан. За тэр болохоор орон сууцны хороололт хаяа засвар үйлчлэгээний ажил хийгээд ойролцоох нэг бааранд ээлжээр ажилдаг байсан гэдгийг хэлсэн. Тэгээ түүнийг таньдаг хүмүүсийн хинэн ч ийм зүйл болно гэж бүр төсөөлөжгүй юм. За тэгээ цагдаа нар болохоор улс даяарх бүхэл цагаачлалын алба, бүх нисэх онгоцны буудал, эрен сурвалжлах мэдэгдэл хөргүүлээд тухайн эрэгтэйг илрүүлж цаатуулахыг
анхааруулсан. За нөгөө талаараа бол мөрдөгчид түүний мотоциклийн явсан замыг хяналтын камер болгоноор мөрдөн шалгаад одоо тухайн зөөж явж исэн чемодан эцэстээ яг хаана очсон гэдгийг тогтоохыг оролдчихсэн. Тэгээ яг тэр үеэр болохоор Бангкокийн хамгийн том нисэх онгоцны буудалд өөр ажилчид нислэгийн мэдээллийн самбарыг нарийн ажигласан байдалтай байсан. Цагдаа нар Саймоны өрөөг нэгжиж үзэхдээ нэг чухал зүйлийг олсон бэлээ. Тэр нь болохоор паспорт нь байсан. Тэрийг ерөөсөө авч яваагүй байсан. Гисэн хэдий ч нөгөөх чинь бүр оройн гэхэд Таиландаас одоо гарахыг оролцсон. За 90 сурвалжлах мэдэгдлийн ачаар паспортын шалганд бүр очихоос өмнө бол түүнийг байрч саатуулсан билээ. Суварнабхуми олон улсын нисэх онгоцны буудлын цагаачлалын албаныхон баруун Австралийн Перth хот руу нисэж байгаа Jetstar компани нислэгт бүртгүүлэх гэжсэн нэг эрэгтэйг саатуулсан одоо Саймон байсан. За зарим мэдээлэлээр бол тэр онгоцонд суухад бүр хэдхэн минут үлдсэн байсан гэж бичигдсэн байсан. За харин паспортгүй мөртлөө яаж ингэж онгоцонд суух хүртлээ тийм шатанд хүрч чадсан гэдэг нь өнөөдрийн хүртэл тодорхой болоогүй хэвээр байгаа юм байна. За тэгээд түүнийг олохоор хэрэг гарснаас одоо бүр 2 хоног өнгөрөөчгүй байхад нь шөнийн 1 цаг 15 минут орчимд баривчилсан. Тухайн үед мөрдөгчид Тунчаног хаана байгааг хараахан одоо мдээгүй байсан юм бэлээ. Өөрөөр хэлэх юм бол одоо цогцыг нь юусоо олоогүй байсан гэсэн үг. Тэгээд цагдаа нар Саймоныг нэгжихдээ хүзүү болон одоо 2 гар дээр нь маш тийм олон одоо юм маажуулсан юм уу эсвэл юм зулгарсан тийм зурааснууд байгаа гэдгийг анзаарсан. За мөрдөн байцаагчдын хэлснээр бол тухайн одоо шарх сорвнууд нь ноцолдох үеэр хохирогч одоо довтлсон хүнээ хумсаараа маажах. За ийм байдлаар бол эсэргүүцэхэд үүсдэг шархтай тун төстэй гэж үзэжсэн. Ингээд баривчлагдсан цагаас нь даачгүй сэтгүүлчид энэ талаар асуусан чинь Саймон болохоор мөрдөгчдөд нэг айгүй итгэхэд хэцүү тайлбар хэлсэн юм билээ. Тэгээ юу гэсэн бэ гэсэн чинь тэр шарх нь болохоор аалзнаас болсон гэж мэдгдсэн юм билээ. Тэгээ эхэндээ бол энэ эрэгтэй Тунчаног алга болсонтой одоо өөрийгөө ямар ч тийм холбоогүй гэж бүрэн үүсгэсэн байдалтай байсан. Түүний ярьснаар бол Тунчаног өөрийг нь унтчих үеэр өрөөнөөс нь ганцаараа гараад явсан. Түүнд ямар нэг зүйл тохиолдсон бол тэр нь өөр газар болсон энэ гэсэн тийм тайлбарыг хэлж байсан. За тэгээ мэдээж цагдаа нар бол хэдийнэ хяналтын камерын бичлэгийг үзчихсэн байсан. Тэдний амьдардаг байрнаас гарч байгаа тийм дүрс бичлэг угаасаа байгаагүй. Тийм болохоор мөрдөн байцаагчид түүнд бол үйл явдлын дарааллыг нэг бүрчлэн үзүүлсний дараа Саймоны мэдүүлэг бол маш хурдан өөрчлөгдөөд эхэлсэн. За тэгээ Саймон садуулагдсан байх үеэр мөрдөгчид түүний мотоциклийн явсан замыг үргэлжлүүлээд цааш нь мөрзөн хിവэрэ байсан. За тэд бол камер болгоны бичлэгийг дагаж шалгасаар агаад за эцэст нь болохоор түүний амьдардаг байсан одоо тэр орон сууцнаас ойролцоогоор 2 милийн зайд байдаг нутгийн хүмүүс болохоор Кау Макок гэж нэрлэдэг тийм төмөр замын хажуугийн өтгөн өвстэй газар руу бол одоо явж утсан байна. Паттаягийн цагдаагийн газрын мэдээлснээр Саймоныг баривчилснаас ердөө 15 минутын дараа өндөр ургасан өвсөн дунд бараг харагдахгүй шахан байсан ойролцоогоор 66 см-ийн урттай хар чемоданыг олсон байлээ. За Тунчаногийн нүцгэн цогцыг тухайн чемодан дотор одоо хүчээр жигсэн байдалтай байсан. За дээрэс нь болохоор нэмгэн даавуугаар ингээд сулхан одоо бүтээгээд орхисон байсан. Хэрэг гарсан газарт үзлэг хийсний дараа цагдаагийнхны зүгээс сэтгүүлчдэд хэлэхдээ Тунчаногийн бие хүчтэй халдлагад өртснийг нь илтгэх шинж тэмдгүүд олон байсан. Нүүр нь бол бүхэлдээ хавдаад олон тонны хөхрөлт үүссэн байсан гэж ярьсан. За энэ бол сансаргуу асуулан тэр ерөөсөө биш харин хүч хэрэгэлсэн халдлага болсон гэдгийг нь илтгэх шинж тэмдэг байсан гэж одоо нэмж дурсан. Солонгосын Happy Monday брендийн удаагийн дугаартаа маань хамтран ажиллалаа. Сарын тэмдэг ирэх үеэр тампон хэрэглэхийн давуу талуудыг та бүхэнд хэлж өгье. За зарим хүмүүс бол аюултай гэж боддог ч гэсэн яг үнэндээ огтхонч аюул байхгүй, цэвэрхэн, за өдөржин тухтай байх боломжийг олгодог. Гол нь та 4-8 цаг тутамд солих хэрэгтэй. Тампон хэрэглэснээр та усанд сэлэх, бариу хувцас өмсөх, спортоор хичээлэх гэх мэт бүхий л одоо идэвхтэй цаг үед хэрэглэх боломжтой гэдгээрээ давуу талтай. За элдв өнөр ялгарахгүй сарын тэмдэг ирчихсэн гэх мэдрэмж байхгүй. Ариун цэвэр талаасаа ч гэсэн илүү тааламжтай байдаг. За ялангуяа зуны уйлралд тампоны хэрэглээг төлхөө сонгохыг зөвлөе. Органик хөвөн давуу материалтай Солонгос улсад үйлдвэрлэгдсэн хүний биед гаж нөлөө огт үзүүлдэггүй өөрөөсөө түлхэгчтэй Happy Monday брендийн тампоныг та CU болон Efes-ийн бүх салбар дэлгүүрүүдээс худалдаж авах боломжтой. За ингээд хэдүүлээ дугаарлууга буцаад оръё.
Цагдаа нар бол чемодан дотроос одоо түүний одоо бие цогцыг за тэгээд хувийн эд зүйлсийг нь ч гэсэн олсон юм билээ. За тэрэн дотор нь одоо пүүзэн, джинсэн өмөд, утасных нь кейс, бугуувч, зүүлт гээд энэ бүх зүйлийг зүгээр л ингээд хогшиг хамт одоо хайчихсан байдалтай байсан. За тэгээд Саймоноос албан ёсны байцаалт авахын тулд Паттайя хотын цагдаагийн хилцс рүү одоо шилжүүлсэн. За хэргийг удирдахжсэн хурандагийн хэлснээр яг тухайн одоо хилтэст очсныхоо дараачаас Саймон бол одоо жинхнээсээ ингээд өөрөө ярьж эхэлсэн юм билээ. За тэр бол мөрдөн байцаагчдад Тончанокийг хөдөлгөөнгүй болтол нь хоолойг нь боомлсон гэж мэдүүлсэн юм байна. За тэгээд тэрнийхээ дараа бүр юу хийхээ мэдэхгүй байсан болохоор өдрийн турш түүний цогцыг угаалгын өрөөндөө байлгасан. Харин орой болоход цогцыг одоо чемодаанд хийгээд өөрөө төмөр замын хажуу руу аваачсан гэж мэдүүлсэн юм байна. За энд бол нэг чухал зүйлийг бас хэлэх хэрэгтэй байх. За энэ бол одоо байцаалтын үеэр Саймон цагдаа нарт ярьсан гэж тэдний зүгээс мэдэгдсэн хувилбар байгаад байгаа. Шүүхийн эцэслэн тогтоосон баримт олгохтоосоо биш. За яагаад гэхээр тэрнээс хойш Саймон болохоор Тончанокийг алсан гэдгээ бүрэн үгүйсгээд өмгөөлөгчөөрөө дамжуулж огт өөр тайлбар гаргаад эхэлсэн. За тэгээд шинэ гаргаж ирсэн тайлбар нь юу байсан гэхээр өөрийгөө хамгаалсан гэсэн тийм үндслэл дээр тулгуурлаад эхэлсэн. За энэ хувилбараар бол Саймон Тончанок хоёр бэлгийн харилцаанд орохоор болоод хоорондоо энийг урьдчилан тохиролцоод үнэн нь 1000 бат буюу за тухайн үеийн ханшаар болохоор $30 хүрэхгүй мөнгө байсан юм байна л та. Тэгээд маргааш нь болоход Саймон тохирсон мөнгөнийхөө талыг нь л өгөхийг оролцсноос эхлээд тэдний хооронд одоо хүчтэй маргаан дэгдэж эхэлсэн. Тэгээд Тончанок галтгооны хутга шүүрч аваад түүнийг сүрдүүлээд илүү их мөнгө шаардаад эхэлсэн. Эннээс болсон ноцолтооны үеэр Саймон түүнийг барьж авч агаад ерөнхийдөө бол алах одоо ямар ч санаагүй байсан гэж мэдэгдсэн юм билээ. За энэ болохоор түүний хамгийн сүүлд одоо гаргасан итгэхэд ерөнхийдөө хэцүүхэн тайлбар байгаад байгаа. Харин Таиландын цагдаа нар болохоор энэ мэдүүлгийг нь эл тодор бүр няцаасан тийм байдалтай байгаа юм билээ. Тэдний үздснээр бол энэ тайлбар нь хэрэг дээрх бийт нотлох баримтуудтай нь огт нийцэхгүй байгаа гэж үзсэн. За тэгээ энэ асуудлын хэрэг бол шүүхэд шилжсэний дараа Таиландын шүүх маш нухацтай авч үзэх нь угаасаа тодорхой. Ер нь зурган дээрээс харахад бол тухайн эрэгтэйгээс хамаагүй жижигхэн биетэй одоо охин байсан. Тэгээ нэг тэр охиноос өөрийгөө хамгаалах гэж ноцолдоод тэгээд алдсан гэсэн ийм нэг одоо хачин тайлбарыг хэлээд байж байгаа юм байна. Тэгээ өөрөө бол ингээд болсон явдлын талаар цагдаа нарт биечлэн одоо мэдэгдээгүй. Зүгээр ингээнээр бодоод үзэхэд за ингээ хоёр хүн хоорондоо ноцолдож байгаад нэг нь одоо ухаан алддаг ч юм уу эсвэл ямар нэг байдлаар амин тус газар нь оноо цогчлоо гэж бодоход зүгээр энгийн хүн бол одоо айсандаа цагдаа дууддаг ч юм уу хин нэгэн одоо өөрийн таньдаг хүн рүүгээ залгадаг ч юм уу тийм мэдээллийг өгнө бол өгдөг. Гэхдээ энэ хүн бол огт өгүүлэхгүйгээр зүгээр л цогцыг нь одоо зөөгөөд аваа гараа авцсан ба. За тийм мөрдөн байцаагчдын хувьд болохоор түүний одоо хилээд байгаа энэ тайлбарыг шүүхтэр яг яаж няцаах гэдгээ бол олон нийтэд хараахан дэлгээггүй байгаа юм байлээ. Харин тэдний хэлсэн нэг зүйл гэх юм бол за одоогоор цугларсан байгаа бийт нотлох баримтууд энэ тайлбартай огт нийцэхгүй байгаа явдлаа гэж одоо ярьсан байсан. Тэгээ өөрийгөө хамгаалах эсвэл одоо маш их сандарсан гэсэн тайлбартай нь хамгийн их зөрчилдөж байгаа нэг зүйл нь бол угаасаа Саймон хинрүүч залгаагүй, хинд ч мэдэгдээгүй, цагдаагийн хэлц рүү өөрөө явж очиод нэг залуу эмэгтэй ингээ над руу хутагтай дайрсан. Би тэгээ яах ч аргагүй ингээд ийм зүйл болчлоо ч гэдэм юм уу. Тийм тайлбар угаасаа энгийн хүн бол хэлнэ штэ. Тэгээ цогцыг аваач хаянгуудаа нисэх рүү явж гин гэдэг чинь угаасаа бүх зүйлд одоо 100% өөрийнх нь буруу байсан гэдгийг илтгэж байгаа зүйл болсон. За тэгээ Саймон Карман гэж хүн чухам одоо хэн байсан талаар одоо та бүхэнд ярьж өгье. За энэ хүн болохоор Австралийн Виктория мужийн Баларат гэдэг хотод төрсэн. Тэгээ удаачгүй одоо энэ хүний гэр бүлийнх нь баруун Австралийн жижиг хот руу нүүгээд за тэнд болохоор өсөж удалгүй мужийн өмнөд хэсэгт орших Албани гэдэг хот руу нүүсэн юм билээ. За тэгээ олон жилийн турш энэ хүн бол ачааны машины жолооч хийдэг байсан. За тэгчээд автомашины цэцэрчнаар ажиллаад Рокинген болон Перт хотын өмнөд захын бүсүүдэд одоо амьдарч исэн юм билээ. За тэгээ сүүлийн жилүүдэд болохоор нурууны гэмтлээсээ болоод хөдөлмөрийн чадвараа алдаад одоо ажлын байран дээрээ гэмтэл авсан гэдэг утгаар Ослын нөхөн олгорынхоо мөнгөөр одоо амьдардаг тийм хүн байсан юм байна. За тэгээ 2024 оны үед Таиланд руу нүүгээд за тэндээ бол ингээд суурьшсан байна. За тэр болохоор жомтынд байдаг гадаадын эргээд олноороо амьдардаг хороололт нэг байр түрээсэлж амьдардаг байсан. За хуршүүдийнх нь ярьснаар тухайн байранда 2 жил орчим болсон гэж одоо мэдүүлсэн байдаг. За түүнийг мэддэг хүмүүсийн хувьд Саймон бол ерөөсөө тийм онцгой гоцгой хүн ерөөсөө байгаагүй. Дуу цөөтэй
жирийн л нэг гадаад оршин суугч, усанд сэлдэг, гадуур хоол иддэг, шүн нойр хүрэхгүй үедээ далайн эргээр алхдаг. За бүх зүйл ингээд хэвийн юм шиг харагддаг. Зүгээр л нэг гадны жуулчин шиг л харагддаг тийм хүн байсан байгаа. За баруун Австралийн цагдаагийн газар түүнийг бол Таиланд руу явхаас ойролцоогоор 1 жилийн өмнө галт зэвсгийн зөвшөөрлийг нь түтгэлзүүлсэн гэсэн тийм мэдээллийг бол олж чадсан. За яагаад гэхээр цагдаа нар түүний хадгалж исэн нэг винто буу, за тэгээд нэг ангийн бууг хурааж авсан. За мэдээлэлээр болохоор тухайн буунуудаа хуульд заасан шаардлагыг зөрчиж хадгалж исэн гэсэн тийм одоо мэдээ байсан. Баруун Австрали мужийн хуулийг одоо зөрчсөн гэхүү дээ. За тэгээд Таиландд амьдардаг байсан одоо байрных нь хөршүүд, за тэгээд заримдаа одоо нөгөө баарнд ажилладаг байсан гэдсэн шүү дээ. Тухайн баарны эзэн, тухайн Жомтен гээд хотод байдаг түүнийг таньдаг цөөн хэдэн хүний хинэнч одоо ямар нэг одоо эвгүүч гэдэг юм уу с ิจ гтэй зүйл огт анзаараагүй юм байна. Австралийн хэвлэлүүдийн мэдээлснээр Threads гээд нөгөө платформ байдаг шүү дээ. Тухайн платформ дээр паблик тохиргоотой өөрийн гэсэн аккаунттай. За тэгээ олон сарын турш дэлхийн янз бүрийн орны эмэгтэйчүүд рүү яг ижилхэн тийм хитгэн өгүүлбэрийг копи паст хийгээд мессеж бичдэг байсан гэдгийг нь олж мэдсэн. Тончаног нас барахаас хэдхэн 7 хоногийн өмнө тэр бол сошиал орчинд пост бичсэн байсан нэг эмэгтэйд хандаад чи миний хувьд хэд таргаан гэд одоо комент биччихсэн байсан. Гэх мэтчлэн ерөнхийдөө бол эмэгтэйчүүдтэй яаж харилцдаг гэдэг нь олон нийтэд нээлттэй одоо харагддаг байсан гэсэн үг. За тэгээ одоогийн байдлаар Саймонд Тончаногийн хэрэгтэй холбоотой 4 зүйлэнгээр албан ёсоор яалт төлөвлөж байгаа юм билээ. За тэр нь болохоор хүнийг санаатаагаар алах, цогцыг нуунд алдлах, цогцыг зөөвөрлөх эсвэл устгах, насанд хүрээгүй хүүхдийг садар самууны зорилгоор авч явсан гэсэн ийм одоо 4 зүйлэнг байгаа юм билээ. Паттайя мужийн шүүх бол түүнд батландаалтаар солилогдох эрхийг олгоогүй. За одоогоор тэр бол Паттайягийн цагдаа хорих төв саатуулагдсан хэвээрээ байгаа. За одоогийн байдлаар бол мөрдөн байцаагчид түүнд холбогдох нотлох баримтуудаа үргэлжлүүлж цуглуулсаар байгаа. Шүүх хурлын тов бол хараахан гараагүй байгаа. Австралийн эрх баригчид Саймонд болохоор энгийн одоо консулын тусалцаа үзүүлж байгаа гэдгээ бол мэдгдсэн. За гэхдээ хэргийн шүүх ажиллагаа бүхэлдээ Австралийн биш харин Таиландын хууль тогтоомжийн дагуу явагдах ёстой. За Таиландын хуулиар бол хүн амны хэрэгт буруутан тогтоогдох юм бол цаазаар авах ял оноох боломжтой. За ихэвчлэн шууд өхөлт хүрэгдэг тариа гэж байдаг штэ. Тим тариагаар одоо цаазын ялыг бол гүйцэтгэдэг. За гэхдээ бодит байдал дээр бол Таиландад цаазаар авах ялыг маш олон тохиолдолд бүх насаар нь хорих ял болгож өөрчилдөг. Саймон хүн амны хэргийг бол үгүйсгэсэн хിവэрэ байгаа. Таиландын шүүхтэр өөрийгөө хамгаалсан гэж маргаах одоо тийм төлөвлөлтөй байгаа гэж мэрэгчлэтнүүд үзэж байгаа юм билэ. За харин түүний энэ тайлбарыг няцааж буруутайг нь нотлох үүрэг прокурорын талд бол одоо ялцчихгүй ноогдно. За бас цагдаа нар Саймоны энэ хэрэг тухайн бүс нутагт урд нь гарсан одоо хүртэл илрээгүй 2 хүн амны хэрэгтэй холбоотой эсхийг шалгаж байгаа гэдгээ бол мэдэгдсэн. За нэг нь болохоор өнгөрсөн оны 2 сард, за нөгөө нь 9 сард гарсан хэрэг. Хоёуланд нь хэн болох нь тогтоогдоогүй эмэгтэйчүүд чемодан дотроос бас олдсон юм байна. За мөрдөн байцаагчид тухайн одоо 2 хэрэг гарсан цаг хугацаанд Саймоны одоо хаагуур явж исэн, за хаанд байр түрээсэлж исэн гэсэн мэдээллийг тулгаж шалгаж байгаа ч гэсэн одоогийн байдлаар түүнийг бол аль ч хэрэгтэй шууд холбоох нотлох баримт байхгүй гэдгийг онцолсон. Ерөнхийдөө бол ингээд шалгаж байгаа боломжит хувилбар болохоос иш буруутгах байгаа хэрэг бол биш. За энэ хэрэг бол дэлхийд даяар одоо олонний анхаарлыг маш их татсан байна. За харин Паттайя хотын хувьд гадаадын иргэн болон одоо нутгийн өсвөр насны охинтой холбоотой энэ баривчилгааны тухай мэдээ Таиландын иргэдийн дунд төдийгүй одоо тухайн хотод амьдардаг олон тооны гадаадын оршин суугчдын дунд маш хурдтай угаасаа тархаас аргагүй. Илүү өргөн хүрээнд авч үзэх юм бол энэ хэрэг Таиландад биеэ үнэлэх орчинд байдаг залуу эмэгтэйчүүдийн аюулгүй байдлын талаар дахин нэг одоо томоохон маргаан өрнүүлэхэд хүргээд байгаа юм байна. За ялангуяа тэд нэр болохоор үл таних хүнтэй хаалттай өрөөнд ганцаараа орсны дараа үнэхээр хэр хэмжээний хамгаалттай байдаг вэ гэсэн асуулт дахин сөхөгдөж гарч ирсэн. За Паттайя хотын цагдаагийн газрын даргач гэсэн энэ асуудлыг бол олон нийтийн өмнө хүлээн зөвшөөрсөн юм билээ. За тэр бол хэлэхдээ цагдаа нар хотын гудамж талбай гэх мэт олон нийтийн газруудад эргүүл хийж чаддаг ч гэсэн хүмүүс хаалттай хаалганы цаана явж орсны дараа тэднийг хамгаалах нь хавьгүй хэцүү болдог гэдгээ бол нуулгүй одоо тайлбарлаж хэлсэн. Бас ямар нэг с ิจ гтэй зүйл анзаарагдах юм бол оройтхоос нь өмнө заавал цагдаад одоо мэдэгдэхийг бизнес эрхлэгчид олон зочд буудлын эздэд уриалсан юм бэлээ. За харин Австральд олон нийт өөр асуулт бол энэ хэрэг дээр тавиад эхэлсэн. За урд нь галт зэвсгийг нь хураалгаад
буу эзэмших зөвшөөрөл нь түтгэлзүүлж исэн тийм түүхтэй хүн яагаад одоо гадаад улсад бараг ямар ч хяналтгүйгээр ингээд чөлөөтэй амьдарч чадчихсэн юм бэ? Энэ хүнийг Австралид байх үед нь л ер нь бол айл эртнээс маш тийм одоо хянамгай, нягт одоо хянах ёстой хүн байсан байна гэсэн одоо ийм зүйл бол яригадаад байгаа. За тэгээ баривчлагдсанаас хойш өртөө хэдхэн цагийн дараа гэхэд Саймон одоо Тунчанок гэдэг нөгөө хохирогч эмэгтэй гэр бүлээс камерын өмнө уучлал гуйхыг оролцсон. За тэгээ олон хүний хувьд энэ нь бол айгүй тийм хачирхалтай сонсогдчихсэн маа. За тэр хэлэхдээ танаа охинд тохиолдсон явдалд үнэхээр харамсаж байна. Энэ бүхэн миний хяналтаас аль хэдийнэ гарчсан зүйл болсон. Та нар маш их гуниглаж шаналж байгаа гэдгийг би мэдэж байна. Би ч гэсэн адилхан ийм зүйл болох ёсгүй байсан. Та нарт хэцүү байгаа гэдгийг би мэдэж байна. Бас бусад охтууд болгоомжтой байгаарай гэж хэлээрэй гэсэн ийм сонин зүйлийг камерын өмнө одоо ярьсан. Тунчанокийн гэр бүлийнхэн одоо энэ гуйсан уучлалтыг олон нийтийн өмнө бол бүрэн няцаасан байдалтай байсан. За түүний аав нь болохоор маш товчхон нэг зүйлийг хэлсэн нь миний охин ээжийн хайр халамжгүй өссөн болохоор багасаа л өөрийгөө авч явахд суралцсан. Гэхдээ тэр өөрөө бие дааж амьдрахын хажуугаар аавдаа ч үргэлж санаа тавьдаг байсан гэж ярьсан. За харин түүний одоо хойд ээж нь Саймоныг буруутай гэдэг нь тогтоогдох юм бол цаазаар авах ял оноохыг хүсэж байгаа гэдгийг илэрхийлсэн. За бас тэдний гэр бүлийн зүгээс одоо хууль эрхцэн үйл явц хэвийн явагдахыг одоо ямар нэг саад бэрхшээлтгүй явагдахыг хүсэж байгаа. Яллагдагчаас бол нөхөн төлбөр авахыг хүсэхгүй байгаа гэдгийг илэрхийлсэн. За Таиландын одоо хууль эрхцэн системд болохоор хэрвээ одоо гэмт хэрэгтэн засвал сэжигтэн нь ямар нэг байдлаар одоо уучлал гуйгаад хохирогчийн ар гэрээхэн тэрийг нь одоо хүлээн зөвшөөрсөн тохиолдолд нөхөн төлбөр олгож одоо мөнгө өгөхийг зөвшөөрдөг. За энэ нь болохоор шоронгийн хугацааг мэдэгдэхүйц хэмжээнд бууруулт юм байна. За тэгээ гэр бүлийнхнийхэн зүгээс энэ хохирогч эмэгтэйг төрсөн нутаг руу наваачаад за тэгээ чандарлаж одоо оршуулах ёслолыг нь үйлдсэн юм байна. За оршуулганд нь болохоор хэдэн зуун хүмүүс оролцож бүх хүмүүс одоо ууг гашуугаар дүүрэн байсан талаар хэвлэл мэдээлэл дээр бол бичигдсэн байсан. За ингээ ямар ч тач сая 6 сарын сүүлээр болж өнгөрсөн хэргийн хувьд гэх юм бол иймэрхүү байна. Та бүхэн ерөнхийд нь бол ойлголт авсан байх гэж бодож байна. За энэ хэрэг дээр одоо зөвхөн Таиланд гэлтгүй, Австрали гэлтгүй дэлхийн нийтийн анхаарлыг маш их татсан учраас дараачийн мэдээлэл гарах юм бол бас шүүх хурал эцэслэн шийдвэрлэгдээд ямар одоо ял авсан байна гэх мэтчлэн мэдээллүүдийг харах юм бол та бүхэнд бас нэмэлт дугаар болгоод хүргэж магадгүй. За тэгээд энэ удаагийн подкасттай хамт байсан нийт сонсогчдод баярлалаа. Урд урдны подкастыг бодвол арай жоохон богинохон болсон. Мэдээлэл бага байсан учраас би одоо нэмж өөрөө юм зохиож ярихгүй нүгээс ойлгомжтой. За ингээд ямар ч байсан дуустал нь подкастаа сонссон та бүхэнд баярлалаа. Бүгдээрээ дор бүрнээ сайхан баярлаарай. За манай дугаарууд бол хуваарийн дагуу 2 дахь болон хагасаа өдөр ингээд цацагдаад явах болно. Өнөөдрийн подкасттай маань Happy Moon Day брэнд хамтран ажиллалаа. Та бүхэн энэхүү өөрөөсөө түлхэгчтэй органик хөвөн даван тампоныг SEO болон Face-ийн бүх салбар дэлгүүрүүдээс худалдаж авах боломжтой. Ингээд хэдүүлээ эх 2 дахь өдөр бас нэгэн сонирхолтой дугаараар эргээд уулзъя.